За хэвлэм гэдэг нь ямар утгатай байх вэ гэдэг бас багшийн тодтогоо төрлөө хэрсүү, хэмсэг зантай, том хүн шиг. Тэгэхээр одоо том хүний байдалтай юу, том хүний явдалтай юу гэж байна. Явдал гэж байхгүй. Тэгэхээр том хүний байдалтай ийм үгтийг хэвлүүн хүүхэд гэдэг байна. Тэвлүүн хүн гэдэг байна. Хоёр дахь даалгавар нь эхээс болдоогийн хийсэн үйл үгийн дарааллыг сонгоно уу? За болдоо ямар үйл хийлээ? Үйл хөдлөл хийлээ. За эхлээд зөвлөсөн, дараа нь маргалдсан, сайрхсан, ухаарсан гэж. Б хувьд нь болохоор зөвлөсөн, сайрхсан, маргалдсан, ухаарсан. С хувьд нь болохоор зөвлөсөн, сайрхсан, ухаарсан, маргалдсан. Д хувьд нь болохоор ухаарсан, зөвлөсөн, сайрхсан, маргалдсан. За эхлээд яалаа юу гэж зөвлөлөө? Моройроод ирэхэд нь зөвлөсөн. Дараа нь яалаа за бодчоод хувилбараа сонгороо өгдөө. Хамгийн сүүлд нь ухаарсан байгаа л байна. Тэгэхээр чи Б хувилбараа сонгох нь. За л хувилбар байх гэж бодож байна. За тэгэлээ хариултаа харцгаая. Б хувилбар биш шүү дээ. Зөвлөсөн. Малын зүс эм тамгыг зөвлөсөн. Дараа нь сайрхсан. Юу сайрхсан? Хурдан мориунаад аймаг сум хайрагдаж явсан тухай. Эвнээс болж маргалцсан. Дэлхийг нэс болж маргалцсан. Буурынхий явтгай гэж. Юу гэж ухаарсан? Би өдөөний хүн тийм ээ, ном уншихгүй, зурагт үзэхгүй хагаад байвал болохгүй юм байна гэдэг бас ухаарсан гэж багшийн хувьд бодож байна. Та нарын хувьд бас нэг гэж бодсон маань бас өөр бодол байж болно. За гуравт нь болтоогийн зан чанарыг илтгэсэн шинжийг олоорой. Шинж чанар, зан чанар гэдэг чинь өөр тийм ээ. Зан чанар гэж сургуулиас завсарсан. Зан чанар мөн үү? Малд нүдтэй. Зан чанар мөн үү? Дэлхийг хавтгай гэж боддог. Зан чанар мөн үү? Хөдөөний бор хүү. Зан чанар мөн үү? Алинаас нь чанар. За мал нүдтэй хүү гэдгийг үгийн тайлбар хэлүүлээ. Харъя. Мал нүдтэй хүү гэдэг байна. Зан чанар. За мал зүсэлж танихтан сайн ажигч гарахаа байх ийм зан чанартай байх нь шүү дээ болтоо гэдэг найз. За дөрөвдөх нь цогоо. Морь барьж ирэхдээ юу мэдсэн бэ? За болтоогийн зөвлөс юу гэж зөвлөлөө? За хувилбар нь малыг зүс эм тамгаар нь ялаж танихыг мэдсэн. Б хувилбар нь малыг эм тамгаар нь ялаж танихыг мэдсэн. С хувилбар нь малыг зүсээр нь ялаж танихыг мэдсэн. Д хувилбар морь барихад төвтэй явдал болдгийг мэдсэн. За л хувилбар байх нэ. Эхний гурваас л байх. Арай морь барихад төвтэй явдал болдгийг мэдсэн. Арай энэ үл арай биш байх гэж бодож байна. Энэ гурваас сонголтоо хийгээрэй. Үдээдлийн гурваас. Танаж гисэн надтай санал нийлж байгаа гэж найдаж байна. За хувилбараа сонгосон бол төлөвийн тулгаж харъя. Ваа хувилбар. Малыг зүс эм тамгаар нь ялгаж мэдсэн байх. За тавдах болдоо яагаад цогийн яриаг сонирхоогүй? Цогоо юу гэж ярьлаа? Болдоо огт сонирхоогүй шүү дээ. Харин өөдөөс нь зурж ядсан тийм ээ. Дуумаа соргодог учир, ном сайн уншиж чаддгүй учир, сургуулиас завсарсан учир, хонгор морийг таньдаг учраас цогоог тоогоогүй. Яагаад цогоогийн яриаг сонирхоогүй л өгдөө. За хувилбараас сонгох дөрвөн хувилбараас. Аль хувилбар? За сонгосон байна. За санааны хэлэх. Дуумаа соргодог учраас цогоог үзэж чаад зураг, цогоог уншсан ном, тэр хотын байшин барилга хамаарахгүй улаан л яриад байсан байна. Дуумаа. За 6 дахь нь имэн хідэн ятон өрөмтэй тав дээр нэмээд тэр хоёрыг дайлан хуучлав. За энэ тодруулсан үгнүүдийг яах нь бах нь ямар шинжээр төсөлсөн байна тодруулсан үг. Нэмээд, дайлан, хуучлав гэдэг үгнүүд маань ямар шинж чанарыг төсөлсөн байх нь гадаад төрх байдлыг юм уу, шинж чанар юм уу, үйл хөдлөл юм уу, тооршиг юм уу гэдэг юм. За хэдүүлэн тайлбаруудыг сонсъё. За гадаад төрхөд нь юу орчуулах нь? Бор царайтай, онгор нүдтэй, монхор хамтай, өндөр, намхан гэх мэтчлэн байх нь. За шинж чанарын хувьд болохоор юу гэж байх нь? Харъя хэвэл сэрэглэн, тусч, хэвлүүн, малд нүдтэй гэдэг шинж чанар болоо явчих нь.
За тэгвэл үйл хөдлөл нь юу байх вэ? Үйл хөдлөл байсан байна. За үйл хөдлөл нь сайрхах, маргах, ухаарах, уях, энэ тэгвэл нэмэх, дайлах, уучлах гэсэн үг доо. Учраас үйл хөдлөл заасан үг байна. За тоошрох гэвэл ямар үг байх вэ? Тэглээ бас мэдээд авчи. Тоошрохыг зааж байгаа юм гэвэл тоошрохын шинжийг дүрсэлсэн гэсэн үг байна. За 7 дахь маань дараах хэлц үгийг ойролцоо утгаар нь харгалзуулах юм байна. За нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой гэж энэ дөрвөн хувилбараас аль нь байх нь вэ? Магнайт нэг аль хувилбар нь байх нь вэ? Ухаан зарах гэдэг нь юу вэ? Гар сунгах. Гар сунгах гэхээр гар сунгахаар баярлалтай болов. За энэ хэлбэрээс аль нь байх гэж бодож. За хүмүүстэй харгалзуулаарай аль нь байх гэж бодож. Нэгийн А, Б-ийн 1, С-ийн 3, Д-ийн 4 гэдэг юм ингээд харгалзуулах юм шүү дээ, тийм ээ. За харгалзуулаад. За багш нь харгалзуулсан байгаад саналаа солилцсон. За малд нүдтэй хүүхдүүд маань сэргэлэн цаваа хүүхдүүд малд нүдтэй гэдэг байх юм байна. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой гэвэл сэргэлэн цаваа. Манай тэнийх баярлах нь. Манай тэний ухаан зарах, сайтар бодох. Ухаан зараарай гэвэл маш сайн бодох юм. Гар сунгах. Бусдад туслахыг гараа сунгах, гар сунгах гэдэг. За доод хөлбөр салхи. Дэ хөлбөр байх. Баярлалаа. За дараа 8 дахь нь болдоо цогоо хоёрын маргалцсан шалтгааныг тайлбарлан бичнэ. Юунаас болж маргалтлаа хүүхдүүд ээ? Маргалтаа бичнэ. За 9 дахь цогоо дэлхий бөөрөнхий гэдгийг баталж хэлсэн 3 санааг тоочин бичнэ. За цогоо юу гэж болдоод маань дэлхий бөөрөнхий гэдэг санааг илэрхийллээ. Тэрийг тоочин бичих нь. За бичнэ гэж найдаж байна. За бичээр хүүхдүүд. 3 санааг. Мэлгийн төгөлж байгаа гэж бодчих. 10 адилхан л шар өнгөтэй адуу байна гэсэн үйлбэрийн тодруулсан үгийн салаа утгыг олж үйлбэр зохионо. За шар гэсэн үгийг салаа утгыг нь олох нь. За энэ чинь шар өнгө гэж орсон байна. Шар өнгө. Дараа нь юу байх вэ? Үйл үгээр орж мах шарах. Дараа нь шар гоцоох. За хиний шар гоцоолоо гэж ярьлаа. Ийм 3 салаа утгатай үг байх нь шар гэдэг үг маань шар өнгө, мах шарах, мах шар, шар гоцоох гэсэн. За асуултыг бидэд бодох. Ямар юм шар өнгө? Яасан, яалаа гэх мэт үйл үг байх нь шар гэдэг. За энэ маань яах гэсэн. Эхнийх нь бол шар гэдгээр өнгө, дараагийнхын шар гэдгээр үйлэг бодсон. Миний нь бол шар гоцоох гэд нийлээд үйлэг болж гарч ирсэн байна. За өгүүлбэрээ зохиоё. Би навчаан шар өнгөөр бодлаа. Ээж надад мах шарахыг зааж өгсөн. Болдоо хожигдсондоо шар нь гоцоож байв. За гэд үгийн салаа утга ямар байх нэ гэдгийг бас товчхон дуртаад өнгөр. За дараачих нь 11 дараах өгүүлбэрийг орон байр цаг хугацаа заасан үгээр дэлгэрүүлэн бичээрэй. За орон байр заасан гэж ямар үг байх вэ? Цаг хугацаа заасан гэж ямар үг байх вэ? Бас тодорхой мэдлэгээсээ мэдлэгтэй болж авах нь хэдүүлэн тийм ээ. За цогоо хүлээн зогсов. За хаана ямар үг оруулах вэ гэдгийг бодох. Орон байр заасан үг гэж ямар үг байх вэ? Дуртад үг гэсэн. Гадаа, гэрт, хажууд, ангид, үүдэнд, сургууль дотор гэх мэтчлэн. Хаана байгаа даа гэсэн асуултанд хариулах зүг байна. Орон байр заасан. За цаг хугацаа болохоор хизээ гэсэн асуултанд хариулна гэж бодож байна. Өглөө, өдөр, орой, өнөөдөр, маргааш, 1 цаг,
5 минут хүлээж зогсно. 2 минут хүлээж зогсно гэх мэтчлээ. За асуулт нь болохоор хизээ. Зүгтээ. За одоо хэдүүлээ цогоо хаана хүлээгээд хаана хүлээгээд хэр орчим үдзээ хэдэн цаг хүлээсэн ч гэдэг. За гадаа гэрийн гадаа хэдэн хорон хүлээж зогсон гэсэн байна. За хоёр хүүгийн үзэл бодлыг харилцуулан дүгнэж бичнэ гэж. Цогоо болтоо хоёрынхаа үзэл бодлыг харилцуулаад бичнэ. За тэгээд дараа нь дүгнэлтээ бичнэ. За бичээрэй. Бичиж байгаа надад. За бичээд нэлээд төхүүлсэн. Дараагийнх нь 13 болдоогийн нойр хүрэхгүй орондоо хийчлэн. Би ийм том байж дэлхий бүрэнхийг ч мэдэхгүй. Өдөө зурагт өлегтэй гарахгүй. Гоё нам олдохгүй. Үгүй тэгээд дэлхий бүрэнхий юм бол дээр нь бид яаж тогтож байдаг юм болов? Эмээ бас дэлхий бүрэнхий гэж мэдчихсэн байдаг. Гомдмоор юм. Нэрийн зааны нуруунд дээр тогтдог дэлхий гэж юу байх вэ хэмээн бодсоор за энэ хэсгийг зан чанарын дүгнээд яах нь хэвдүүлээ 30-35 хүүхдэд их дэлгэрүүлж бичгнэ. За бичээд дараачихт нь бас дахиад их бичгнэ. Найз нартаа хамгийн сүүлд уншсан зохиолоо танилцуулж 120-150 хүүхэнд багтаа бичиж найзуудаа танилцуулах нэ. За эхлэл хэсэгт уг зохиолыг хэн зохиосон? Ямар нэртэй талаартаач танилцуулан бичнэ. Гол хэсэгт нь зохиол өнөө тухай өгүүлсэн байна. Зохиолын баатар ямар сонирхолтой үйл явдал гардаг талаар бичгэнэ. Төгсөлт нь зохиолыг юу гэж дүгнэснэ? Ямар сэтгэл төрсөн үү? Юуг ухаарч ойлгосон уу? Бичгээд байна.